Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас бэлтгэгдэх Про подкастын шинэ дугаар эхлэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрхцэн мэдээллийг хүргэдэг үлээ. Энэ удаагийн подкастын зочин Говьсөнбөр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Түмэн Жаргал оролцож байна. Подкастын сэдэв маань хүний эрүүл мэндийн халдваршгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж юу болох талаар ярилцах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд болон улсын ерөнхий прокурорын газраас бэлтгэн хүргэж буй энэхүү подкастыг сонсч буй эрхэм сонсогч нартаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр подкастын маань ихэнд хүний халдшгүй дархан байх эрх гэж юу хэлдэг талаар тэр тусмаа хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын талаарх ойлголт мэдээллийг өгөхгүй юу? Ер нь хүний халдшгүй дархан байх эрхийн талаар бол Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т хүн өөрөө халдшгүй чөлөөтэй байх эрхтэй. За тэгээд хүний эрхийн түгээмэл тунхлын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдшгүй дархан байх эрхтэй гэж. За мөн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9-р зүйлд хүн бүр эрх чөлөөтэй, халдшгүй дархан байх эрхтэй гэж тус заасан байдаг. За хүний халдшгүй чөлөөтэй байх эрх нь хүн өөрийнх нь зам ёсны шин чанараас үүдэлтэй, үндсэн хуулиар баталгаажсан, хөндлөнгөөс ямар нэгэн этгээд дур мэдэн зөрчиж үл болох туйлын эрхийг л хэлж байгаа юм л да. Яг нь энэхүү эрхийг баталгаатай хангахын тулд хүний нэр төр, алдар хүнд, бие сэтгэл, эд хөрөнгө, хувийн ба гэр бүлийн нууц, захидларилцаа, за орон байрны халдшгүй байдлыг хуулиар хамгаалдаг. За хүний халдшгүй чөлөөтэй байх эрхийг ерөнхийд нь эрх чөлөөтэй байх, бие махбодын халдшгүй эрх, за орон байрны халдшгүй эрх, нууцын халдшгүй эрх, за халдшгүй нэр төр, өмчийн халдшгүй эрх гэж ерөнхийд нь ангилдаг. За дээрх халдшгүй эрхүүдийг эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хууль, за бусад холбогдох хуулиар хамгаалсан байдаг юм аа. За тэгэхээр хүн болгон халдшгүй чөлөөтэй байх эрхтэй юм байна. Гэтэл за эдгээр эрхт нь халдах тохиолдол гардаг шүү дээ. Ялангуяа хүний бие махбодын халдшгүй эрхийг эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд хэрхэн яаж зохицуулж өгсөн байдг юм бэ? Хэрвээ хин нэгний бие махбодод халдлаа гэхэд ямар хариуцлага юу хүлээлгдэг юм бэ? За энэ талаар Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлэгт хуульчилсан байдаг. За энэ хэрхий өгөж хуульчилсан байдгийг бэ гэхлээр аливаа нэгэн этгээд нь санаатай болон болгоомжгүйгээр бусдын биед халдаж, за хөнгөн хүндөвтөр, хүн тохирол учруулсан бол дээрх хуулийн дагуу хариуцлага оногдуулдаг байгаа. Харин зөрчлийн тухай хуульд хэрхий яаж хуульчилсан байдгийг бэ гэхлээр за дээр дурдсан бусдын биед халдаад хөнгөн хүндөвтөр, хүн тохирол учруулаагүйч, за бусдын биед аливаа нэгэн хэлбэр халдсал бол хариуцлага оногдуулж буй тохиолдлыг хэлж байгаамаа. Тэгэхээр хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн ер нь хэдэн хувийг нь эзэлдэг юм бол юунаас болоод энэ төрлийн гэмт хэрэг ер нь түлхүү гардаг вэ? За Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар анхан шатны шүүхээр нийт 13470 эрүүгийн хэргийг хянаа хилцэж хэм буруутай этгээд жал хангадуулсан байдаг. За үүнээс 7616 буюу 56.5%-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р бүлэгт заасан гэмт хэрэг буюу за хүний халдшгүй дархан байх эрх болох бие махбодод санаатай болон болгоомжгүйгээр халдаж, хохирол учруулах, за гэр бүлийн хүчирхийл үйлдэх гэмт хэрэг эзэлж байна. Үүн дотор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6194 буюу за эрүүгийн хуулийн 11-р бүлэгт зааснаа шийдвэрлсэн 7616 хэргийн 81.3% дийлэнх олонхийг эзэлж байна. За үүн дээр нэмж хэлэхэд анхан шатны шүүхээр 2020 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-ийн 1-р зүйл заасан хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулах гэмт хэрэг 375-ыг шийдвэрлсэн байдаг. Энэ тоо маань хэдий бага мэт харагдж байгаа боловч хүний эрүүл мэндэд хүн тохирол учруулах гэдэг нь учрах үед амь насны шууд аюултай, заавал эмнэлгийн зогшдны тусламж авахгүй бол хохирч амь насаа алдах эрсдэлтэй байдаг. За мөн анхан шатны шүүхээр ялангуутуулсан байдлыг авч үзэхлээр 22-оос 29 насны 3479 хүнд, за 30-аас 34 насны 2895 хүнд ял шийдэгсэн байдаг. За энэ юу харуулдаг вэ гэхээр 22-оос 34 насныхан буюу залуучууд дээрх төрлийн гэмт хэрэгт ихэнхдээ холбогдож ял шийтгүүлж байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр Говьсөнбөр аймгаас бидэнтэй холбогдож мэдээлэл хүргэж байгаагийн хувьд танай аймагт юу энэ төрлийн гэмт хэргийн гаралт хэрэг байдаг вэ? За Говьсөнбөр аймгийн прокурорын газраас 2020 онд энэ төрлийн 58 хэрэгт ялга тунгалт үлдэж шүүх шийдвэрлсэн байгаа. Дээр дурдсанчлан
энэ дээрх 58 хэргийг аймгийн хэмжээнд залуучууд хөвчлэн тогтруулгын дан зүйл хэрэгсэн үедээ үлдсэн болох нь тоон судалгаанаас харагдаж байна. Тэгэхээр хүний халдшгүй байдлын эсрэг энэ гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд аймгийн прокурорын газраас авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээнүүд юу байгаа вэ? Энэ талаарх мэдээллийг хүргэхгүй юу? За, Говьсонбор аймгийн прокурорын газраас 2020 онд гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр тухайн аймгийн иргэд аж ахуй нэгж байгууллагуудад эрүүгийн хууль, төрсний тухай хууль болон гэмт хэрэгээс орчин зэрэглэх тухай хуулиудыг сурчлах зорилгоор яриа таниулах сургалт их боршуур буюу хэвлэл уус дараах олон нийтийн мэдээллийн хэрэгслэр гэмт хэрэг түүний хор уршигын талаар гэмт хэрэгээс орчин зэрэглэх чиглэлээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэж зарим төрлийн гэмт хэргийн гаралт түүний шалтгаан нөхцөлийг суулж ажилласан байдаг. Эдгээр ажил арга хэмжээний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг 2019 онд 64 байсан бол 2020 ондтой харьцуулахад 9.4%-аар буурсан ажлын эерэг үзүүлэлттэй байна. Хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа энэ төрлийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу байна гэж та бүхэнд өгнөж байгаа вэ? За, дээрх гэмт хэрэгүүд гарах болсон шалтгаан нөхцөлийг зааваад үзэхлээр нэлээдгүй олон шалтгаан нөхцлүүд бол бий. Гэхдээ дээр дурдсан тоо баримт судалгаа юу хэлээд байна вэ гэхээр залуучууд өөрсдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэггүй. Арх согтруулах онцгой зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухамсарт үйлдэлээ алддаг. Аливаа нэг асуудлыг хүчирхийллээр шийдэх гэсэн сэтгэлгээнээс үүдэлтэй гарч байна гэж үзэж болохоор гамаа. Подкаст маань энд хүрээд өндөрлөж байна. За, подкастын төгсгөлд сонсогчдод маань зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юу? За, эцэст нь хэлэхэд таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг сайн санаж, гэм буруутай үйлдэл бүхний цаана хуулийн хариуцлага заавал байдаг. Тиймээс та өөрөө нийгмийн нэг эд болохын хувьд бусадаа зөв үлгэр дуурайл үзүүлж, аливаа асуудлыг хүчирхийллээр биш, эв игээр шийддэг, зөв хандлагыг нийгэм түгэх түүчийн болох ёстой юм а гэдгийг хэлье да. Говьсонбор аймгаас бидэнтэй холбогдож хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж юу болох талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.